ард түзөө үзүүлж байна. Хоройтой хайр. Өөрийнхөө түүхийг хаанаас эхэлж ярихаа сайн мэдэхгүй байна. Алхам тутамдаа кино шиг амьдралаар амьдарсаар өдий хүрсэн. Гэхдээ ойлгомжтой байх үүднээс эхнээс нь ярив. Би хөдөө өссөн энгийн л нэгэн бор охин. Тийм хөөрхөн биш ч, тийм царай мутаач биш. Яг л алтан дундаж. Хичээлдэгч бас тэгж гавьяатаа сайн бишээ. Амьдрал, авьяас, зурлах царай зүс, бие хаа гэд бүх юм минь алтан дундаж. Хөдөөний сумын сургуулийг дүүргээд их хот руу оюутан болохоор ирлээ. Юу ч мэдэхгүй тааг хөдөөний охин шүү дээ. Дотор байранд дөнгөн дангаа амжиж бүртгүүлж орсон чинь дандаа 3-4 курсын эгч нартай нэг өрөөнд хуваарлагдав. Аав ээж минь оюутан болох гээд хэд хэдэн малаа зараад сургалтын төлбөр, дотор байрны төлбөр, хэрэглээний мөнгө өгсөн. Ээжийн дүү намайг хөдөөнөөс тосож зах руу дагуулж явж хувцас хэрэглэл авч өгөн ажлуудыг минь зохицуулж өглөө. Өрөөний эгч нар маань надад эмэгтэй хүн ийм байх ёстой, тийм байх ёстой. Одоо наад хөдөөхөөсөө сал гээд л өмсөж зүүх эдлэх хэрэглэхийг минь заана. Хэд хэдэн удаа намайг бааранд дагуулж орсон. Сургуулаа төгсөхдөө арх анх удаа амсаж үзсэн би оюутан болоод хэд хэдэн удаа тасартлаа ууж үзсэн. Нэг жил өнгөрөөд сумандаа амралтаараа очиход би чинь төрөл арилжчихсан байсан. Нүрээ будна, гой ганган хувц өмснө. Гэхдээ тэр бүгд намайг наснаас нь хамаагүй овортой бас хямдхан охин шиг харагдуулдаг байсныг би тэр үедээ мэдээгүй. Сумын зарим ах нар намайг өдөж хоргоохт нь би нээрээ сайхан эмэгтэй болжтэй гэж өөртөө итгүүлээд л дэгж дэрвээд өөрийгөө хурган од болчихлоо гэж бодно. Тэр үед манай сумын нэг ах байдаг байсан юм. Их царайлаг, даанч эхнэр хүүхэдтэй. Надаас бүр 7 насаар ах. Манай сумын хамгийн царайлаг залуу гэхэд хэлсдэхгүй. Өнөөх ахч тоглоом шоглоом хийж намайг өдөхөд миний бодол бүр батлагдж байлаа. Урд нь намайг тоочч харж байгаагүй хүн надтай харилцана гэхээр өөрөөрөө бахархаж бүр л богино даашин зөмсөж уруулаа улаанаар будаад л бүксөө хоёр тишээ хайлаад л алхана. За тэгээд хөдөө гэртээ очиод л малаа хариулж үнээгээ саагаад ээж авдаа туслав. Сумын харчууд ээлжээрээ манад мотоциклтон унаад морьтон морио унаад үүрийн гэгэнээс үдшийн бүрийг хүртэл цовно. Яагаад ч юм тэр залуус дундаас өнөөх эхнэр хүүхэдтэй ах л надад илүү нүдэн тусна. Айлын хоол амттай санагддаг шиг хүний хүн илүү сайхан харагдаад ч байх шиг адын бодол толгойд орж ирсэн. Бид бэби рүүгэн сэмхэн харц шидэлцээд л өнгөрнө. Гүүгээ барихад манад ирж унаг таталцсан. Айлд айраг цагаа эргүүлж гүйхээр гэртээ очиж эхнэртэй туслаач гээд аавд минь хөөгдөнө. Нэг орой уг нь би дүүтэй хамт илүү гэрт унтдагч дүү халуураад ээжтэй унтаж харин би ганцаараа илүү гэрт хонох болсон юм. Ганцаараа ихэд эвгүй санагдаад унтаж чадахгүй наас цаашаа хөрөөгөөд хэвтэж байтал хаалга онгоогоод хүн орж ирэх шиг болов. Би ч айсандаа хинбэ гэж хэлчихэд хүнжил доогоороо шургачихсан. Гэтэл хажууд нь нэр цууснаа. Гэрлээ. Ах нь байна. Тулгаа ах нь гэж хэлэхэд нь би хүнчлөөсөө өндийн хартал нээрэл нөгөө ах маань миний өмнө сууж байсан. Та чинь юу хийж байгаа юм бэ ийм орой? Чи ахыгаа зөвөр ойлгороо. Ахынх нь бодлоос чи гарахаа байлаа. Чамайг ганцаараа хонож байгааг мэдчихэд хүрээд ирлээ. Яаж мэдсэн бэ? Ах нь ойрноос дурандсан юм аа. Аав ээж дүү нар ч унтчихсан. Ах нь хэдэн цаг л хээр хүлээлээ. Юу, та чинь эхнэр хүүхдээрээ байх байтал юугаа хийж манайхыг дуранд суудаг юм бэ? Би чамд хэлээд байна шүү дээ. Надад эхнэр маань биш, чи л бодогдоод байна. Нутгийн залуусаас өөрийн ирэхгүй л чамайг харамлах юм.
Тэглээгээд ямар нүүрэн дээр нь ил хэлж чадах биш. Надад ямар хэцүү байгааг чи мэдэж байна уу? Чи яаж мэдэх вэ? Чи ямар намайг тоох биш? Үеийн өчнөө залуусаал сонголтоо хийх үз. Дотроо хадгалаад байвал надад бүр л хэцүү байна. Ингээд ч болсон хэлсэн нь дээр баг. За би явъя да. Гээд босоод явах гэхтэн би түүнийг тэрч аваад. Та битгий яваа. Ахаад жаахан л хамт байж. Би ч гэсэн таныг боддог. Тэглээгээд яаж чадахгүй штэ. Та аль хэдийн гэр бүлтэй болсон? Чи ч бас намайг боддог хэрэггүй. Тийм ээ. Үеийн минь залуусаас илүү таал надад илүү их таалагдаж бодогдоод байна. Тулгай ах эргэж над руу хараад миний уруул дээр зөөлөн үнсгэд би тэр хүнд бүрэн эзэндүүлсэн юм шиг болсон. Тэр зуны шөнө би түүнд охин насаа өгсөн. Болохгүй. Яагаад ч болохгүй гэдгийг нь мэдсээр байж бид нэгэнд бүгдийг эхлүүлчихсэн. Ухрааж болохгүй тийм л хориотой хайранд хин хин нь орчихсон байсан. Өөр хаярах үеэр тэр манайхаас явсан. Түүнээс холдмооргүй байсан ч түүнийг огтхон ч явуулмааргүй байсан ч яах вүлээ дээ. Үнэхээр хүнд ч мэдэгдэж, хүнд ч харуулж, хүнд ч хэлж болохгүй тийм л хориотой зүйл шүү дээ. Би хизээч амсахгүй хайрын балыг чамаас л мэдэрлээгээд намайг уруул дээр минь шунан үнсээд гэрээс гарч явлаа. Тэр үеэс бүх зүйл дөнгөж эхэлсэн. Маргааш өглөө нь би гэдэг хүн шөнийн жаргалдаа ташуурч өглөө нам унтчихсан. Үнээгээ цаагаагүй байсанд аав ээж уурлан намайг чангаар дуудаж сэрэв. Айлууд үнэ малаас хаагаад бэлчээрт нь гаргачихсан байхад манаах гэдэг айл ингээд л залхуугаа гайхалж байгаа аятаа хэвтцгээж байдаг. Чи ер нь шүн унтахгүй юу хийж хэвддэг хүн бэ? Аль бос гээд хүнчлийг минь татан босглоо. Би ч нүдэн ухалсаар арай гэж босоход дэвсгэр дээр цус болчихсон байв. Яг үнэндээ би тийм зүйл болсныг юу ч мэдээгүй. Аав ээж хоёр хоёул хараад аав төрүүлээд гараад явчихлаа. Харин ээж биений чинь юм ирчихсэн юм уу? Нэвтэрчихсэн байна штэ. Наадхаа цэвэрлэж угаагаач өдий том болсоо хүн хөхд байж гэснэ. Ядраад байгаа юм уу? Босож наадхаа цэвэрлчгээд амар даа. Ээж нь үнэгээс хаагаад сүүгээ хөөрүүлчихнэ. Чи өнөөдөртөө амарч өмчсөн нь дээр бололтой гэж хэлээд явлаа. Ээж минь айгүй л бол бүгдийг мэдсэн байх. Би ч ээж аваасаа маш их ичиж санаа зовлоо. Ингээд л охин биш, бүр том эмэгтэй хүн болчихлоо. Ээж аав хоёр мэдвэл намайг яг алах байх гэсэн айдас. Эхнэр хүүхдтэй хүнтэй ийм харилцаанд орсон гэхээр бас л хүн болгон намайг жигших байхтаа гэсэн хоёр айдас намайг яг л галзууруулах шахаж байлаа. Тэр өдрөөс хойш бид хоёр нууцаар уулздаг боллоо. Шөндөө дүүгээсээ гуйж байгаад л гараад явчихдаг. Өдөр нь цаасан дээр уулзах газараа бичиж уулзсаар хэнд ч мэдэгдэхгүй хичээсэндээ маш их айдастай л байдаг байв. Хизээ мэдээд бидний хүмүүст оромжлох бол хизээ аав ээж минь надаас нүрээ буруулах бол ийм охинтой гээд гол усаар нэг аав ээж минь нэр төрийг гутаах байх та. Гол усныхаа хүмүүсийн нүрийг яаж харна гэд их зүйл толгойд эргэлдэнэ. Даанч сэтгэл зүрх гэдэг хизээч толгойдоо захирагдах зүйл биш юм билээ. Ингэж уулзалцаар би сургуультай явах цаг болоход салж чадахгүй хоёр л урд шөнө нь ярилцсан суулаа. Чи намайг хотод очиод мартах уу? Хотын ганган залуусыг хараад намайг мартах байх тийм ээ? Үгүй дээ. Би чамайг мартах байсан бол анхнаасаа ийм харилцаанд хүрэхгүй шүү дээ. Харин чи намайг байхгүйд эхнэрээ тэрвэрэд үнсээд л урдын харилцаанд очих байх тийм үү? Би тэнд чамайг санаад ганцаараа шаналж хэвдэж байхад чи эхнэрээ тэрвэрэд жаргалтай хэвтэн гэхээр миний уур хурж байна. За үгүй дээ. Би эхнэрээ эмэгтэй хүний нүдээр харахаа болоод удаж байна. Эхнэр маань нэг тийм гоё ялтан байхаа болчихсон. Урд нь түүнийг харах төдийдэл ялтан санагдаж түүнгүй л бол өөхөх юм шиг байсан ч тийм байгаагүй. Арай л сэтгэлийн хөөрлөөр хандаад буруу шийдвэр гаргачихсан юм шиг. Хүүгээ бодоод л хамт амьдарч байна. Хүү төрөөгүй байсан бол би энэ хүнтэй хамт байгаад байх хүсэлж алга. Одоогоор миний зүрх сэтгэлийг чийл бүгдийг нь эзэмдчихэд байна. Би чамаас салмааргүй байна. Яаж ийж байгаад эндээ үлдэх арга байхгүй юу?
гэж тэр надаас дахин асуусаар байсан. Яаж болох вэ дээ? Би өвлийнхөө амралтаар хүрээдэрээ. Бас чамтай байнга холбоо өрж байх болно. Ингээд хот руу ирж харин тэр минь нутагтаа үлдлээ. Эхний 1 сар байнга өгөөлж санаж түүнийхээ дуудлагыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Гэтэл миний дотор муухаарч нэг л биш байгаагаа анзаарав. Бодоод үтсэн сарын тэмдэг маань ирэх хугацаанаасаач хойшилчихсан байсан. Учир мэдхгүй өөрөөнийхөө охтуудаас тойруугаар асуулаа. Би бүр жирэмсний тест байдаг тэрийг яаж хэрэглэдгийг ч мэдэхгүй байсан юм. Энэ тэндээс мэдээлэл цуглуулж байгаад л тест дээрээ үзлээ. Өө бурхан минь. 2 зураас дахин үтсэн ч 2 зураас л гарсаар. Жирэмснээ мэдээд би маш их айж эмээсэн. Одоо яах вүлээ? Хэнд хэлэх үү? Ээж аавдаа хэлэх ёстой юу, үгүй юу гэдэл. Тэгээд бодож олсон зүйл минь нуух. Эцээ хүртэл төрөн төртлөө хүмүүсээс нууя л гэж бодсон. Над руу тэр залгаж ярихт нь ч би хэлээгүй. Магадгүй хэрвээ түүнд хэлэх юм бол тэр надаас бүр мөсөн зүгтаах байхаа гэж айсан биз. Дотор муухаарч жирэмсний хордлого өгч хамаг бие минь ядарч хэцүү зүйлүүд тохиолдож байсан ч ганцаараа л бүхнийг даван туулсан. Эмчтэж үзүүлээгүй. Эхот ч харуулаагүй. Өвлийн амралт болох үед байрны хүүхдүүд бүгдээрээ л нутгийн зүг явлаа. Хэдэн том ах эгч нар нь үлдсэн байв. Би явахгүй гэж бодож байсан ч ээжийн минь би өвдөж очиж хэдэн дүү нараа харах үүргээ биелүүлэхээр явхаас өөр аргагүй боллоо. Очоод нэлбгэр хувц өмсөөд л аль болох мэддэхгүй хичээж харин нөгөө тулгаан ах намайг ирсэн сургаар надтай уулзахаар хид манад ирлээ. Даанч хоёулаа уулзах боломж гарсангүй. Нүдээ ирмэлцэж байгаад л тэр минь яваад өгнө. Цагаан сар болох дөхөж айл болгон бууцны үйл ажиллагаа эхлүүлж байв. Тэр нэг өдөр тулгааг эхнэр хүүхдтэй нь гэртээ авчирч аав бууц хийлгүүлсэн юм. Хөдөө бол хот айлаараа цуглаад л бууц хийх өдөр инээд хөөрөөр дүүрэн болж өнгөрдөг байв. Аав маань тэр хоёрын сайхан хосыг гайхаад л надад энэ нь маш хэцүү байсан. Эхнэрийнх нь царайгч харж чадахгүй харцаа буруулаад л сууна. Надаас асуулт асуугаад л сайхан бүсгүй болжээ, найз залуутай болж байна уу? Хизээ аав ээж дээрээ нөхрөө дагуулж ирэх гэж байна гэдэл би ч хариултаар хариулсаар байгаад л таарна. Хөөе, чи чинь жирэмсэн юм уу да гэж хэлэхдээ газар хөмөрх шиг болов. Аав ээж тулгаа гурав зэрэг над руу харсан. Үгүй, юу гэж дээ гэд ихэд сандран хариуллаа. Тийм үү, жирэмсэн гэж л харагдлаа. Царайн шингрээд л хөөхөн мэралчсан. Би ч эхлээд нэлбгэр хувц өмсөд тэгж хараад байна уу гэсэн арай л өөр харагдаад байсан юм. За тийм дээ, ээж аав нь мэдлгүй дээ гэж инээгээд тэр яриа зогслоо. Бууцаа хийж дуусгаад тэр хоёр гэрлүүгээ хөдлөлөө. Аав тэднийг гаргаж өгөхөөр гарахад ээж намайг дуудав. Алив, наашир. Алив наад цамцаа сөхөөдөх. Ээж яах гэж тэрвэ? Хурдан сөхөөдөхөө аавынхаа орж ирэхээс өмнө. Би ч цамцаа сөхөн ээжэд харууллаа. Ээжийн нүдэнд дулмс цээлэгнэн эвидээ ийм том болтол нь ганцаараа яваад байсан хэрэгүү. Даанч тийм байхаа орой уйлж байгаа чимээ сонсогдоод байдаг байсан юм. Ийм учиртай байж. Аавч гаднаас орж ирээд шууд л миний гидс рүү харлаа. Уг дуугийн хомортой суугаад өөртөө аяг цай аяглаад халуун цай оочлон уулаа. Ээж ч тэнд уйлаад л би гэдэг хүн яахаа мэдэхгүй аав руу айсан нүдээр харна. Чи юундаа усны үдлээд байгаа юм. Ийм баяртай зүйл болж байхад хоёулаа өө эмээ болох нь байна. Алив аав нь үнсийгээд намайг удаан гихчин духан дээр үнсээд саяхан жоохон л юм байсан. Одоо ингээд ээж болох гэж байдаг. Хэдэн сартай юм. Одоо яах вэ? Сургууль соёл болно. Чөлөө авалгүй яах вэ? Одоо бол бие бодно шүү. Төрөх өхөх хоёр адил л гэлцдэг юм. Амарч бие тэнгэр үслэн дээр. Өдий хүртэл яаж зовоо болдоо муу охин минь гээд ээж минь намайг дахин үнснэ. Өглөөс ирээд буруу харан хэвтэхдээ ээж аавын ярихыг сонслоо. Одоо нэгэнд ийм зүйл болсон юм чинь яах ч вүлээ дээ. Чи охиноосоо нөхөр сүдрийг нь асууваа. Ийм юм болоод нууж хаахыг бодоход өнөөх нь олиггүй ир болоод л муу охин минь ингэж зовоо байлгүй гэж аав минь ээжэд хэлнэ.
Би ч өөрөө ирэхгүй л уйлчихлаа. Тэр өдрөөс хойш аав ээждээ ирэхлээд л гэртээ унждаг боллоо. Цагаан сар өнгөрөөд хот орж сургуулаасаа чөлөө авчхаад төрөх бэлтгэлээ хийгээд нутагтаа ирлээ. Мэдээж нутгийнхан дунд хэл амайл хэдийн гарчсан. Намайг эцэггүй хөөхөд төрүүлэх гэж байгаа. Хотод их замбраагүй явсан гэсэн. Одоо яах вэ? Сайн аав ээж нэрийг баллаад л хайж байна да. Гэж ярих нь тэдний минь чихэнд ч бас хүрсэн л байх. Тэглээгээд аав ээж минь нэг ч удаа намайг зэмлэж захинаагүй. Харин намайг жирэмсэн гэдгийг мэдснээс хойш тулгай дахиж манад ирэхэ болсон. Бодвол хариуцлагаас зүгтсэн биз гэж би боддог байлаа. Ингээд би гэдэг хүн 20 наснда ээж боллоо. Хавар цагт 4 сард сумынхаа эмнэлэгт төрсөн юм. Хүүгээ тэврээд эмнэлгээс гарахад муу аав ээж минь намайг тосон зогсож байсан. Зуны дэлгэр цаг ирж хүн бүрийн сэтгэл тэнгэр айл айлаар орж айраг цагаа эргүүлдэг үе ирэхэд тулгай манад ирэв. Би ч амдаж байгаад түүнтэй уулзлаа. Би чиний хүүг төрүүлсэн гэж хэлэхэд тэр хүн миний өдөөс юу гэсэн гэж. За худлаа хуцаад л эцэггүй хүүхдээ эцэгтэй болох гэдэл үзээд байна уу? Чамайг ганган сайхан харчуудын нүд унаж байхад л хэд ойртуулсан байх. Одоо яасан? Харчуулын харцанд багтаж чадахгүй болохоор намайг санаа юм. Мөн гордвоо. Би чамайг мэдний хотоор баар цав хийсэж яваад жирэмсэн болоод ирсэн гэвчтэй гэж тавлан энийжүүлээ. Би тэр хүнд гомдоогүй. Өөртөө л маш их гомдсон. Яах гэж тэр хүнд итгэж бүх зүйлээ зориулв да гэж. Гэхдээ зүгээрээ. Би чинь гараас минь хөтлөн гүйх үртэй болсон шүү дээ. Одоо бол би сумандаа ажиллаж амьдардаг. Хурган хөөхөн дарга хийдэг. Удахгүй амир үе шилжих гэж байгаа. Хөөхий аав ээжигээ бараадаж сумандаа ажиллаж байсан ч аав ээж минь 3 жилийн өмнө жил дараалан өнгөрсөн юм. Намайг сургууль соёлыг минь төгсөхөд аав ээж минь л тосуулж хүүг минь харж өгдөг байсан юм. Хүү маань одоо 13 настай. Томоос том залуу болчихсон мөдхөн ээжээсээ өндөр болох гэж байгаа. Харин нөгөөх эхнэрээ араар нь тавьж сумын хүүхнүүдийн араас нүдэн шүлэнгтэж явдаг хിവэрээ л байгаа. Бүүр нэг хизээч засрахгүй хүн гэж тэрийг л хэлэх байх. За тэгээд амьдрал зовлон жаргалаар үргэлж дүүрэн байх юм да.